Дараагийн мэдээ хүргэе. Монгол улсад 1995 оноос өмнө тэтгэврт орсон 187 мянган ахмад байдаг. Харин тэдний тэтгэвэр 1995 оноос хойш тэтгэврт орсон ахмадуудынхаас бага байсаар өдий хүрсэн юм а. Тиймээс улсын хурлын зарим гишүүн тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл санаачилж улсын хурлын ээлжит бус чуулганаар батлуулсан байна. Улсын хурлын намрын чуулган завсарлахаас өмнө яарвчлсан ч баталж чадаагүй байсан 187 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг өнгөрсөн ээлжит бус чуулганаар батллаа. Ингэснээр 1995 оноос өмнө тэтгэврт орсон 187 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах болж байна. Тэдний тэтгэвэр 1995 оноос хойш ижил ажил эрхэлж адил цалин авч байгаа тэтгэврт гарсан ахмадуудынхаас бага байсан юм а. 90-95 онд ажил хөдөлмөр эрхлээгүй эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жилийг тухайн үеийн хөдөлмөрөөсний доод хэмжээс тооцох нөхөн тооцох. За 95-аас 2000 онд нийгэм дадлын шимтгэлийг төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдийн нийгэм дадлын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрөөсний доод хэмжээс тооцож нөхөн төлөвлөх гэсэн ийм одоо хууль байгаа. За энэ хууль батлагдах юм бол улсын хэмжээнд нийтдээ 900 гаруй мянган хүний ажилласан жил нийгэм дадлын шимтгэл төссөн хугацаанд нөхөн тооцогдох юм боломжийг бол бүрдүүлж байгаа. Тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг 5 дугаар сарын 1 хүртэл засгийн газар хэлэлцэж хэний тэтгэврийг хэд болгох талаар шийдвэр гаргахаар хуулийн заасан байна. Баярмаа Эрдэнэтнээс сурвалжлаа.